Сайн байцгаана уу та бүхэндээ уламжлал болгон жил болгон зохион байгуулагддаг нийлээгаа өдрийн мэндийг хүргэе. За айлгууд олгоо мэдрэлийн эмнэлгийн хэмж сармаа байна. За тэгэхээр энэ жилийн хувьд бид нар Монголын неврологийн нэг эмнэлгээс зохион байгуулж санаачлан за эпилепситэй өвчтөн болон одоо түүний арга гэрээхэнд зориулж эпилепсийн талаарх одоо мэдээлэлд нь тус болох үс одоо мэдээллийг хүргэхээр та бүхэндээ одоо зорж бэлтгэж байна. За тэгэхээр миний хувьд бол өнөөдөр та бүхэндээ за эпилепсийн зохист онцлогооны талаар танилцуулна. За тэгэхээр эпилепсийн одоо онцлогоо гэдээ ярихаас өмнө хамгийн нэгдүгээрт бид нар тэгвэл одоо тийм эпилепси өвчний дэлхийн нийтэд хэрэглэгддэг тодорхойлолтыг бас та бүхэндээ танилцуулсан зүйтэй болов уу гэж бодож байна. За энэ хүү эпилепсийн тодорхойлолт маань олон улсын ILA-ийн ангиллаар бид нар сүүлд 2017 онд шинжлэгдсэн энэ одоо олон улсын ангиллын хүрээнд бид нар эпилепси оншийг бол тавьж тодорхойлдог байна. За тэгэхээр энэ 2017 оны шинжилсэн ангиллаар эпилепсийн тодорхойлолт маань юу гэж тодорхойлогдсон байна вэ гэхээр нэгдүгээр за тухайн одоо илэрч байгаа таталт маань 24 цагийн зайтай 2 удаагийн шалтгаангүй таталт өгсөн тохиолдолд бид нар эпилепсийн тодорхойлолтоор эпилепсийн оншоо тавьж болох нь. За та бүхэн энэ дээр анхаараарай 24 цагийн зайтай гэдэг хугацаа заагаад өгсөн байна. Энэ бол их чухал. За хэрвээ тухайн илэрсэн 2 удаагийн таталт маань 24 цаг дотроо буюу нэг өдөр дотроо шалтгаангүй 2 удаа татсан тохиолдолд бид нар үүнийг эпилепсийн таталт гэдэг гэж үзэхгүй онш тавихгүй хүлээх нь. Тэгэхээр 24 цагийн зайтай буюу 1 хоногийн зайтай шалтгаангүй 2 удаа татсан тохиолдолд бид нар энэ олон улсын одоо тодорхойлолтоор эпилепсийн оншийг бол тавих бүрэн боломжтой байна. За хоёрдугаарт за шалтгаангүй 1 удаагийн таталтан дээр тэгвэл яах юм бэ гэдэг одоо асуудал гарч ирнэ. За тэгэхээр одоо айгүй олон өвчтөн маань биднээс асуудаг. За энэ чи би ингээд шалтгаангүй 1 удаа татчихлаа. Магадгүй те би одоо дахиад татах уу? Надад дараагийн 2 дахь, 3 дахь таталтаа өгөх эрсдэл би юу гэж асуудаг 1 удаагийн таталтын дараа. За тэгэхээр энэ мэдээж бид нар бас одоо тийм энэ олон улсын тодорхойлолттой барина. За үүнд хэрвээ та 1 удаа таталт өгсөний дараах одоо шинжилгээнүүдийг хийлгэхэд за хамгийн нэгдүгээр бидний сайн мэдих тархины цахилгаан бичлэг. За дараа нь дүрс онцлогооны шинжилгээ болох компьютер MRI дээр ямар нэгэн эмгэг голомт илэрч ах юм бол нэгдүгээр. Хоёрдугаар таны татсан шалтгаангүй 1 удаагийн таталт маань та унтаж байх үед шүн татсан бол. За 3-дугаарт 1 удаагийн таталтын дараа танд мэдрэлийн үзлэг хийгээд үзэхээр ямар нэгэн голомтод эмгэг шинж илэрх юм бол танд дараагийн 2 дахь татах магадлал ойрын 10 жилдээ 60% эрсдэлтэй гэж үздэг. За тэгэхээр 1 удаагийн таталтын дараа бол бид нар энэ эрсдлээ үнэлэхийн тулд энэ дараах шинжилгээнүүдийг бол заавал хийж үзэх нэ. За 3-дугаарт эпилепсийн онш тавихад хэрвээ тухайн одоо хүнд маань эпилепсийн синдром онцлогдох юм бол бид нар шууд эргэлзэлгүй эпилепсийн оншоо тавина. За эпилепсийн синдром маань их хөвчлэн бага насны хүүхдэд, няраа хүүхдэд нялхас буйнбал тохиолддог. Хүнд хэлбэрийн эпилепси энцефалопатигаар илэрдэг ийм хүнд хэлбэрийн эпилепсийн синдром байна. Хэрвээ тухайн хүүхэд одоо өвчтөн маань яг энэ хүнд хэлбэрийн таталтын хэлбэрээр татсан тохиолдолд бид нар шууд эпилепсийн тодорхойлолтоор эпилепсийн оншоо тавьж болох нэ. За дараагийн та бүхэд танилцуулах асуудал бол бас л одоо бидний практикт өргөн одоо за хэрвээ эмчээ бид нар ингээд шалтгаангүй 2 удаа татчихлаа бид нарт эпилепсийн онш тавьчлаа. За хэрвээ бид нарт эпилепсийн онш тавьж байгаа юм бол эпилепси үүсгээд байгаа юу шалтгаан юу юм бэ? Яагаад бид нар эпилепситэй болчихв те? Одоо та онш тавьсан бол бид нар шалтгаанаа тайлбарлаж өгөөч гэж айгүй их асуудаг. За үүн та бүхэнд ойлгомжтойгоор товч ярихад эпилепсийн өвчнийг үүсгэж байгаа шалтгааныг бид нар одоо том зураглаар нь 5-6 хэсэг бүлэг болгоод ангилдаг. За хамгийн нэгдүгээр эпилепси үүсгэж байгаа цонглох одоо шалтгааны нэг бол
бүтцийн голомтод эмгэг буюу бүтцийн шалтгаан гэж байна. За энэ бүтцийн шалтгаанд юу ордог вэ гэхээр одоо жишээ ярих юм бол тархины хавдар, харвалт тий. За төв мэдрэлийн тогтолцооны өрөвсөлт өвчнүүд, салбарууд, за та бүхний сайн мэдих менингит, энцефалитын дараах байдлын шалтгаалж эпилепси өвчин үүсэж болдог. За мөн бидний бие махбодын бодис солилцооны эмнэлгийн алдагдлууд, дархлаа тогтолцооны эмнэлгийн алдагдлуудын нөлөөгөөр энэ эпилепси өвчин үүсэж болох нэ. Тэгэхээр ерөнхийдөө эпилепсийн шалтгааныг ийм хідэн одоо бүлгүүдэд хувааж авч үздэг. За үүнтэй холбоотойгоор бас л мөн өвчтнүүдээс маань агүй хэрдэг асуулт дараагийнх нь. За эмчээ ингээд бид нар тий таталтай ажиглаад үзэхээр ерөөсөө л нойргүй хансны дараа татаад байна. За эсвэл өчигдөр яг таталт өхийн өмнө би нэг жоохон хариг согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн. За дараа нь ингээд татчихлаа. За эсвэл эмэгтэй одоо тий эпилепситэй өвчтнүүд маань энэ юу сарын тэмдгээс болоод байна. Дандаа л сар болгон сарын тэмдэг ирсний дараа надад таталт илрээд байна гэж хэлдэг. Гэтэл энэнд одоо юу гэж бид нар хариулт өгөх вэ гэхээр энэ одоо танаас хамаарч байгаа тий дутуу нойр, за халуун хүчим газар, ариг согтууруулах ундааны хэрэглээ, стресс, за сарын тэмдэг, за энэ тий орчны анивчсан тод гэрэл, за зэрэг энэ одоо хүчин зүйлүүд бол эпилепси үүсгээд байгаа гол шалтгаан бол биш. За энэ хүчин зүйлүүд бол таны таталтыг сэдрээж байгаа одоо тий эрсдэлт хүчин зүйлүүд юм а гэдгийг тайлбарлаж өгдөг. Тэгэхээр таталтын шалтгаан бол биш, таталтыг үүсгээд байгаа, таталтыг одоо тий хугацааг ойртуулад байгаа эрсдэлт хүчин зүйл одоо зүйлээс болж таталт илрээд байгаа мөн гэдэг. Энэ хоёр одоо шалтгаан, эрсдэлт хүчин зүйл гэдэг хоёр ойлголтыг бол бид нар салгаж авч үзэх хэрэгтэй. За тэгэхээр та бүхнийг бас энийг мэдээсэй гэж хүссэн үднээс за товч танилцууллаа. За тэгэхээр эпилепсийн оншилгоо маань бол бид нар ингээд эпилепси өвчнийг оншлохын тулд ингээд нөгөө пазлын гинжин хэлхээд нэг нэгээр нь эвлүүлж байгаа юм шиг ингэж нэг одоо тий алхамаар урагшилдаг эпилепси оншилгоо бол шууд нэг дороо нэг өдөртөө тий эпилепси оншиг бол бүрэн оншлох боломжгүй. За тэгэхээр энэ пазлын гинжин хэлхийг дамжиж явахын тулд бид нар хамгийн нэгдүгээрт одоо өвчний таталтын хэлбэрийг тогтоохын тулд өвчний түүх анамнез гэж байдаг. Тэгэхээр энэ эпилепси өвчнийг онцлох хамгийн гол одоо эхний алхам бол ерөөсөө өвчтнөөс өвчтний ар гэрээс асуумж авах арга бол бидний энэ эпилепси өвчнийг онцлох одоо нийт одоо онцлогооны 100-ны одоо 70-80%-ийг бол зөвхөн асуумжийн аргаар бид нар эпилепси өвчнийг оншилж болно. За үүнд өвчтний одоо тий эпилепситэй өвчтөн болон түүний ар гэрийнхэн та бүхэн бол биднэрт маш их одоо тий тусалж өгч идэг. За хамгийн нэгдүгээр бид нар таталтын хэлбэрээрээ эпилепси өвчнөө оншоод явах бүрэн боломжтой. За таталтын хэлбэрийн тухайд яг эпилепсийн таталтын онцлог шинж тэмдэг гэж байдаг. За энийг би яагаад та бүхэн танилцуулж байгаа гэхээр таталт болгон, уналт болгон эпилепсийн таталт байдаггүй. Тийм учраас магадгүй таны эргэн тойронд байгаа ойр дотны хин нэгэн магадгүй та одоо тий таны хажууд таталт өгж байгаа тэр хүнийг харсан бол та дараах одоо шинж тэмдгийг илүү чухалчилж ажиглаасаа гэдэг үгнээс танилцуулж байна. За тэгэхээр эпилепсийн таталтын онцлог шинж тэмдэг маань ямар шинж тэмдэг байдгүй гэдгийг хэдүүлээ товч танилцъя. За хамгийн нэгдүгээр нүд нээлттэй гүлийж татах. Тэгэхээр та тухайн хүний таталтыг ажиглахдаа нүд нээлттэй татж гин үү, аниатай татж гин үү гэдгийг ажиглах нь байна. За хоёрдугаар амьсгал төвчигдэж татдаг. Тухайн хүн маань таталтаасаа болоод амьсгалж чаддгүй. Амьсгалж чаддгүй учраас царайны өнгө, хөлбөр бүх туяатай болдог. Тийм учраас нүдний нээлттэй аниатай байна уу, амьсгал төвчигдэж гин үү, тэ амьсгалаа эсвэл нэг аваад нэг гаргаад байна уу, за царайны өнгө хөхөрч гин үү, улааж гин үү, цагаарч гин үү гэдгийг та ажиглах хэрэгтэй. За эпилепсийн таталтын үед мөн онцлог дараагийн нэг гол шинж тэмдэг бол хил хазагдах, уруул завжаа хазах, амнаас цусрахаг, хөөс гарах, эсвэл цагаан хөөс гарах. За мөн мөчтөд те гарт хөлд за чангараа тэнийж болно. За нумраад те дөрвөн мөчөөрөө чичирхийлж татаж болно. Тэгэхээр мөчтөд ямар таталт илэрч байгааг мөн та бас ажиглах хэрэгтэй. За
Тэгээд дараагийн нэг чухал одоо эволюцийн таталтын онцлог шинж бол ухамсар тухайны одоо байдал үүдээ. Ухамсар тухайн алдагдж гин үү? Ухамсар тухайн хэвэн байна уу? Тантай татах үедээ хариу урвал байна уу? Байхгүй байна уу? Хэрвээ таталтын үед хариу урвалгүй бол дуусны дараа хэр хугацааны дараа эргээд тантай хариу урвал үзүүлж гин, хэр хугацааны дараа хэвэн болж гин гэдгийг мөн та бүхэн ажиглах шаардлагатай. За, зарим тохиолдолд эволюцийн таталт маань зөвхөн хөхрөөд, хөөс сахраад, чангарч чичирхийлж том таталт өгөхөөсөө илүүтэйгээр гүлийгөөд орчны харьцаагүй болоод ийш тийш яваад үйлдэл хийж одоо ойр зэрэгэлдээ байгаа юм авч шүүрэх, оролдох, за тухайн одоо хажууд байгаа хүнтэйгээ ноцолдох зэрэг ийм хөдөлгөөний ийм автоматизмуудаар илэрдэг учраас энэ шинж тэмдэг таны ойр орчим дээр татж байгаа хүнд илэрч гэнэ үү гэдгийг нарийн ажиглах хэрэгтэй. За татал дуусны дараа өвчтөн бүрэн ухаан орсны дараа та өвчтнөөс сая юу болсон талаар таталтаа мэдсэн үү? Татахынхаа өмнө ямар нэгэн өөрт эвгүй мэдрэмж төрсөн үү зэрэг одоо зовиоруудыг бас нэмж асуух нь зүйтэй. Тэгэхээр энэ бүх одоо шинж тэмдгүүдийг үндэслээд бид нар тухайн хүндээ өвчтөндөө таталтын хэлбэрээр эвлемсийн оншоо урьдчилж тавих бүрэн боломжтой байдаг байна. За бид нар таталтын хэлбэрийг мэдснээр эвлемсийн оншилго нь ямар ач холбогдолтой юм бэ гэхээр хамгийн нэгдүгээр тухайн таталт маань тархины аль хэсгээс татаад байгаа байршлыг биднэрт хэлж өгдөг тийм бид нар одоо аль тал бөмбөлгөөс бидний духны дэлбэнгээс юм уу чамархайн дэлбэнгээс юм уу дагсны дэлбэнгээс юм уу энэ таталт маань яг тархины аль хэсгээс татаад байгаа байршлыг хэлж өгдөг чухал ач холбогдолтой учраас бид нар дараах саяны хэлсэн шинж тэмдгүүдийг чухал ажиглах хэрэгтэй. За таталтын хэлбэрийн үед таталтын эхлэл үе маш чухал байдаг. Таталт эхлээд тухайн хүн татаж эхлэхдээ баруун тишээ толгой эргэж гин үү, зүүн эргэж гин үү, хаашаа хазараа мөрөөж эхэлж гин, аль гар хүлнээс таталт эхлээд хаашаа дамжиж гин зэрэг энэ нарийн одоо шинж тэмдгүүдийг ажигласнараа бид нар таталтын хэлбэрээр эвлемсийн оншоо урьдчилж тавих бүрэн боломжтой. За дараагийн одоо таталтын хэлбэрийг үнэн зөв тодорхойлснороо бид нар унал таталтын одоо хэлбэр маань тархины цахилгаан бичлэг болон MRI дүрстэй ажиллагааны шинжилгээний голомтуудтай таарж гинүү гэдэг дараагийн одоо чухал ач холбогдолтой дүн шинжилгээг бол хийж өгчдөг. Тэгэхээр таталтын хэлбэр бол оншилгооны 70-80%-ийг эзлэх хамгийн одоо чухал одоо ихний алхам болж өгнө. За дараагийн одоо пазлын хэлхээнд маань бол та бүхний сайн мэдж байгаа тархины цахилгаан бичлэг гэж бид нар нэрлэж сурцсан байдаг. Тэгэхээр таталтын хэлбэрээ эхлээд тавина. Дараа нь тархины цахилгаан бичлэг дээр бид нар уналтын голомтыг илрүүлнэ. За үүндээ таталтын хэлбэрээрээ бид нар тархины магадгүй танд илэрч байгаа таталт чамархайн хэлбэрээс үүсэж байгаа таталт байна гэж эмч үзэх юм бол тухайн тархины цахилгаан бичлэг дээрээ бид нар чамархайн хэсгийн эмгэг голомтыг илүү сайн нарийн ажиглана. За тэгээд эмгэг голомт маань энэ таталтын хэлбэртэйгээ таарч гинүү гэдэг дараагийн дүн шинжилгээг бид нар хийж үздэг. За үүний дараа дүрс онцлогооны шинжилгээнүүд буюу компьютер MRI зурган дээр бид нар тухайн таталтын хэлбэрээр татсан таталт тархины цахилгаан бичлэг дээр илэрсэн эмгэг голомт маань MRI компьютерийн зургийн голомттой таарч гинүү. Хэрвээ MRI компьютерийн зурган дээр эмгэг голомт илэрсэн бол үнэхээр энэ голомт таны татуулж байгаа голомт мөн байна уугүй юу гэдэг дүн шинжилгээг эмч бид нар хийдэг. За ингээд бид нар эпилепсийн өвчнийг бол одоо дараагийн алхамдаа энэ шинжилгээ асуумжтай тулгуурлаад бол урьдчилаад бүрэн эпилепсийн өвчний оншоо бол тавьж болох нэ. За тэгэхээр эпилепсийн өвчний үед бол би сая дурдсан. Тэгэхээр эпилепсийг оншилохын тулд ингээд нэгдсэн одоо юм системтэйгээр пазлын гижиг хэлхийг эвлүүлж байгаа юм шиг шат дараалалтай юм. Тэгэхээр ерөнхийдөө одоо бидний нөхцөл байдалд эпилепсийг энэ 5 үе шатаар бол дамжаад онцлох боломжтой. Хамгийн нэгдүгээр таталтын хэлбэрээрээ бид нар онцлох нь байна. За дараа нь яг таталт өгж явах үеийн тархины цахилгаан бичлэгээр бид нар эмгэг голомтоо илрүүлэх нь байна.
За дараа нь таталт завсрын үеийн тархины цахилгаан бичлэг биднэрт бас чухал ач холбогдолтой. За ихэвчлэн одоо бидний нойрны тархины цахилгаан бичлэг гэд нэрлэж сурцсан одоо та бүхний хувьд бол нэг бол таталтын өмнө эсвэл таталтын дараа бид нар тархины цахилгаан бичлэг хийлгээд байдаг. Энэ маань эпилепсийн голомттой хамгийн ойр байрлаж байгаа тэр цочрох бүсээс тархины цахилгаан бичлэг дээр эмгэг голомт илрүүлдэг. Тийм учраас боломжтой бол та аль болох таталт өгснөөс 24 цагийн дотор ойрхон хугацаанд тархины цахилгаан бичлэгийг хийж бид нар эмгэг голомтоор шалгах нь байна. За өшөө боломжтой бол бид нар видеоыг мониторинг буюу одоо урт хугацааны тархины цахилгаан бичлэгэнд орсноор яг татчих үеийн тархины цахилгаан бичлэг хийлгэснээр уналтын голомтыг илүү нарийн тодорхойлох боломжтой. За үүний дараагаар MRI компьютерийн шинжилгээнд бид нэр эмгэг бүтцийн хавдар, харуулт те тархины гаж хөгжил, атраны эмгэг байна уу гэдгийг шалгана. За дараа нь одоо харьцангуй өндөр хөгжилтэй орнуудад бол SPECT PET шинжилгээнүүдийг хийдэг. За манайд бол харьцангуй энэ маань эпилепсийн одоо үйл ажиллагааны алдагдал бол тэг алдагдлын бус хаана вэ гэдгийг одоо бид нарт зааж өгдөг онцлогын хараг гэсэн. За харьцангуй одоо сүүлийн үед за манай Монголд эпилепсийн гормоор PET шинжилгээг бол за бид нар нэг 2 3 өчтөнд бол хийгээд эхэлсэн байгаа. За үр дүн бол харьцангуй сайн зураг маш одоо чанартай байгаа. Тийм учраас энэ PET онцлогооны үр дүнд MRI голомтой илүү PET онцлогоон дээрээ MRI голомттой PET онцлогоо таарж гин үү? За яг аль хэсгийн зон нь илүү ихтэй метаболизмын алдагдaltaй байна гэдэг дулаан ялгаруулалтаараа бид нар энэ PET шинжилгээгээр эпилепсийн голомтыг бас тодорхойлох боломжтой байх нэ. За ингээд ийм нэгдмэл ийм цогц одоо үе шатуудыг дамжаад эпилепсийн голомтыг бол онцлох боломжтой байдаг байна. За эпилепсийн үед одоо эмч бид нар юг хамгийн түрүүнд MRI компьютер дээр зоглон одоо тий хайдаг вэ гэхээр за энэ дээр би тодорхой жишээнүүдийг авсан байгаа. За тархины энэ бол хавдар байна уу? Харвалт байна уу? За дахиад одоо төв мэдрэлийн тогтолцооны өрөвсөлт те эмгэгүүд байна уу гэдгийг MRI зурган дээр ялангуяа бид нар одоо хайж илрүүлэх нь. За дараагийн одоо гол түгээмэл тохиолдол шинжилгээг бол генетикийн шалтгаантай эпилепси үед бол энэ туберкулез склероз гэж манай зарим ээж аауд мэднэ. За тархинд маш олон энэ туберүүд байх те энэ маань бас чухал онцлогооны ач холбогдолтой одоо MRI зураглал байгаа. За дараа нь одоо бидний эпилепси үүсгэж байгаа зонхлон тохиолдох гол шалтгаануудын нэг бол энэ тархины одоо төрөлхийн атраны эмгэг буюу атраны гаж хөгжил байгаа. Тэгэхээр за жишээ авч ярих юм бол магадгүй одоо аль нэг те зүүн талын бухны дэлбэнгийн атраа маань баруун талыг бодвол энэ зураглал дээр илүү зузаан, хоорондоо наалтсан, эзэлхүүний хувьд том гэдэг юм уу те. Ингээд энэ атраа нуглаасны хувьд бол нөгөө тал бөмбөлгөөсөө ондоо харагдчихэв. Тэгэхээр энэ бүх нарийн одоо энэ эмгэгүүдийг бид нар MRI шинжилгээгээр бас онцлох боломжтой байх нэ. За тэгэхээр эпилепсийн одоо онцлогоог бол одоо би дахиад яг нэгтгээ та бүхэнд хэлье. Таталтын хэлбэр, за тархины цахилгаан бичлэг дээр хиймэг голомт, MRI одоо компьютер дээр илэрч байгаа эмгэг бүтцийн өөрчлөлт зэрэг одоо энэ үе шат алхам болгоноор ингэж бид нар эпилепсийн онцлогоогоо бол нэгдсэн юм системтэй хийх ёстой байдаг. Хамгийн чухал та бүхнээс шалтгааллах эпилепсийн онцлогоонд одоо бид нар дахиад ингээд өвчтнүүдтэй тий ар гэрийнхэнтэй захих гол юм бол ерөөсөө та тухайн ар гэрийнхаа эпилепситэй одоо өвчтний таталтын хэлбэрийг бид нарт тий үнэн зөв айж сандралгүйгээр дэс дараалалтайгаар одоо асуумж өгч сураасаа гэсэн үгнээс бол энэ хүн одоо тий мэдээлэлээ хүргэж чинь. За мэдээж боломжтой бол та бүхэн мэдж байгаа утасны одоо тэг гэрте байх үе яг таталт өгж явах үеийг чадвал утсаа гаргаж ирээд утсаараа видео бичлэг хийх нь одоо онцлогооны бас нэгэн одоо чухал ач холбогдолтой хэрэгсэл болоод байгаа. Яагаад тэгэхээр бид нар гар утастайгаа л хамгийн их ойрхон байдаг. За заримдаа яарч сандраад тухайн одоо тий ар гэрээ хүнийхээ таталтыг нарийн анзаараагүй. Яагаад тэгэхээр таталт бол гинтийн үүсдэг, хизээж хаанч үүсч болдог учраас бид нар тэр болгонд бэлтгэлтэй байж чаддгүй учраас нарийн анзаарч чаддгүй. Тийм учраас аль болох боломжтой бол нарийн дараах миний саяны хэлсэн шиш тэмдгүүдийг анзаараад нэмэлтээр утасны
видео бичлэг байх юм бол бас эмчнэр биднэрт бол эпилепси одоо тий оншилгоонд бол ихээхэн ач холбогдолтой шүү гэдгийг та бүхэнд дахин захиа. За ингээд өнөөдрийн хэлтгэлд маань анхаарал тавьсанд баярлалаа.